Эрхэм сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ өөрийнхөө сэтгэлийн урт хадгалж явдаг өгүүл өнүүдээсээ төвөрлөн амлсан ёсороо 5 өгүүлгийг сонгож сонсогч танд хүргэж байгаа лээ. Ингээд 5 өгүүлгийн 2 дахь өгүүлэг маань шалбархай өвдөг. 2016 оны 3 сарын 15-нд дэлхийн хаанч төөрүүлсэн аав нь хүүгээ олоод ирнэ гэж хэлсэн юм. Тэгэж амлаж байсан аав төвшөөг 10 настад нь орхиод явжээ. Аавынхаа үгэнд итгэж үнэмшсэн төвшөө хүүгийн эцэг болж 90 цент хүрсэн ч төөрүүлэн орхисон ч хүү дээрээ ирнэ гэсэн үгийг санаж хүлээсээр эцэст нь зөвхрөн үзэн ядаж буйг хэн мэдхүлээ. Олон хүн цугсан цэцэрлэгт төвшөө бяцхан хүүгээ тоглуулж байлаа. Хүүхдүүдийн шуугаан, хөөрөн баясах чимээ хөгжилтэйж баг зэрэг яшигтай санагдана. Гэтэл төвшөөгийн хүү улсуур дээрээс их л хүчтэй унчхаад аава хэмээн ориллоо. Ийм орилох боловч босохгүй хэвтэй хүүг харсан хүмүүс яана хүүхд нь унчглаа зүгээр байгаа да. Аав нь хаана байна? Хүү нь унчгаад байхад гэж шуугилдана. Төвшөө тэр холоос босоорой. Энэ хоёраа босоорой гэж хашгирчаад ирж босголгүй тэндээ суусаар л байлаа. Хүү аавыгаа ирж босохыг хүлээж чангаас чанга чарлан хөвцээр л хүүшээ энэ одоо ямар сонин аав бэ? Хүү нь унчгаад байхад хэнэгч үгүй суугаад байдаг. Энэ лав хойд эцэг нь байх. Балиар амтан нэл хамтантай яаж ингэж харьцаж чадаж байна гэж хүмүүсийн жиг жуг хийх нь төвшөөгийн чихэнд сонсогдовч юу ч дуулаагүй царайлж энэ хоёраа өөрөө бос эр хүн шиг босоод алах гэж хэлсэн боловч хүү уйлсаар хөвцсөн хിവэр л байлаа. Төвшөө босч хүүгээ түрхэн шиг газраас өндөлгөөд их л ширүүн дөрөөнаар өөрөө босож сур эр хүн юм байж би үргэлж чиний дэргэд байхгүй ч байж мэднэ. Тэр үед чи ааваа гээд уйсаар байх уу? Аавыгаа хүлээлгүйгээр өөрөө өндийч сур гэж загнав. 4 настай хүүтэйгээ том хүнтэй ярих мэд ширүүлж байгаа нь тэнд байсан хүмүүсийн улам гайхшруулв. 28 жилийн тэртээ яг л энэ тоглоомын талбайд төвшөө унаж өвдгөө шалбалж үлээ. Тэгэхэд аав нь ухсхийн босч ирээд аавыгаа байхад битгий уйл. Аав нь хүүгээсээ холдохгүй. Дэлхийн хаанч төөрүүлсэн аав нь хүүгээ олоод ирнэ гэж хэлсэн юм. Тэгж амлаж байсан аав төвшөөг 10 настад нь орхиод явжээ. Аавынхаа үгэнд итгэж үнэмшсэн төвшөө хүүгийн эцэг болж 90 цент хүрсэн ч төөрүүлэн орхисон ч хүү дээрээ ирнэ гэсэн үгийг санаж хүлээсээр эцэст нь зөвхрөн үзэн ядаж буйг хэн мэдвүлээ. Төвшөө хүүгээ аав шигээ орхиж явах гээгүй мэдээж. Гэхдээ хүн ямар нэгэн нөхцөлд хизээ нэгэн цагт өвдөгдөө биш сэтгэлдээ шалбархайтай үлдэж шаналхуй гэхээс тэр үнэхээр их айдаг. Тиймээс амьдралын ямар ч үед зоригтойгоор босоод алхах хүчтэй болоосай гэсэндээ хүүдээ ийхүү хатуурхжээ. Зохиолч Мөнх Чимгийн зүрхэн хэлбэрт үйл номноос танд хүргэлээ. Сэтгэлд хоногсон сургамжит өгүүлбүүдээсээ төвөрлөн танд хүргэлээ. Та илүү их сонсохыг хүсвэл манай сувгийг лайктаарч, саб хийж, бусаддаа түгээж биднийг дэмжээрэй. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа.